За гадаадын ихтэй сургуульд суралцахад олон нийтийн ажилд хэдэн цаг хамрагдсан бэ гэдэг шаардлага тавигддаг. Гэтэл Монгол улсад нийгмийн сайн дурын ажилд хамрагдсан эсхийг ямар ч шатанд шалгуур үзүүлэлт олгож авч үздэггүй. Иймээс ч нийгмийн ажлын тухай анхдагч хуулийг баталж төрийн албанд томилогдох, цэргийн албыг дүүцүүлэн хаах, ихтэй сургуулиудад тэтгэлэгт хамрагдах зэрэг олон салбарт нийгмийн сайн дурын ажилд хамрагдсан эсхийг шалгуур болгодог болох санаачлагыг гишүүд гаргалаа. Нийгмийн хүнд хэсэг тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч юм уу те гамшиг тохиолдсон хэсэг ч гэдэг юм уу те тийм газарт очиж ажиллавал тэрийн цэрэг тийм үү төрийн төлөө үүрэг гүйцэтгэсэн хүн хүчээр ажлыг өөрөө сайн дураараа гүйцэтгэсэн учраас дүүцүүлэн хаахад тооцно гэж. Одоо манайх цэргийн албыг мөнгөөр л хаагаад байгаа ш тийм үү. Мөнгөтэй хүн бол цэргийн албаар хааж болохгүй гэдэг. Мөнгөгүй хүнд бол өөр сонголт өгөх хэрэгтэй байхгүй. Магадгүй тэр хүн нийгмийн сайн сайхны төлөө тийм үү хүн хүчээр хүмүүс очиж ажиллахад төгшөөдөг тийм газараас нийгмийн сайн дураараа ажилласан тохиолдолд цэргийн алба хаахыг тодорхой хугацаагийн дүүцүүлнэ гэдэг ийм хууль ордог. Дээрээс нь бүх гадаадын ихтэй сургуулиуд тэтгэлэг өгөхдөө нийгмийн ажилд хэр зэрэг оролцсон бэ гэдгийг үнэлээд байна гэдэг чинь өөрөө цаагаараа хүнийг хүн болгох гэж байгаа байхгүй юу. Энэ хүнийг бид нар тэтгэлэг өгснөөрөө нийгмийн сайн сайхны төлөө бусдад туслах дэмжихэд энэ хүүхэд хэр зэрэг багаасаа оролцож байсан бэ гэдгийг үнэлгээ болгоод өгчихсөн. За манайд өнөөдөр яг нэний үлгэд харамсалтай нэгтэй сургуульд оруулах, тэтгэлэг өгч гэдэг юм уу. Ийм зүйл дээр нийгмийн сайн тусын ажилд оролцсон гэдэг үзүүлэлт шалгуур бол бараг байдаггүй. Тийм учраас энийг бид бүхэн бол хуулинд болон бусад дагалдах хууль тогтоомжуудад тавьж өгөх.